Монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг дахиургий. Улаанбаатар хотод 15 цаг 11 минут болж байна. Радион 3 дахь студиэс хөтлөгч Анжигай хөтлөгч цэцэг найруулагч Баяранаар элдв шипийн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд хаа. За өдрийн мэнд ээ. Баярлаа. Манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билег хотхон Family First гэдэг үгээр тагаар хамтран ажиллана. За мөн Intel Group хамтран ажиллана. За өнөөдөр чинь баасан гаргаа идж явах юм ярина. За гэхдээ өнөөдөр бас их учиртай өдрөө. Өнөөдөр юу гэхээр Мартин 8-ны битүүний өдөр. Тэгэлгүй яах вэ? За тэгэхээр өнөөдөр хэдүүлээ хоол ярдгийнхаа хүрээнд эхнэрт зориулсан баярын хоол. Тий. Өчигдөр бол дан хүүхнүүд холбогдож нөгөө гоо сайхны нүүрний гоо сайхны тухай ярьсан шүү дээ. Өнөөдөр зөвхөн ирчүүд холбогдно. Яг үнэ. Зөвхөн ирчүүд холбогдоод юу ярих вэ гэхээр ер нь өмнө нь эхнэртээ зориулж Мартин 8-нд ямар хоол урлаж байв. Тий штэ. Мэлцэн юм байна уу? Гайгүй юу? Юу ягаараа тэр мэрийга ичил зовлгүй сайхан яриул хөвгөлтэй байх бах. Тэгээд маргааш яаж эхнэрээ баярлуулж ямар хоол хийж өгөх гэж байгаа талаараа бусдандаа шипийг хуваалцсан юм. Ирчүүд бид нар чинь бол бас хоолны тал дээр шипийг хуваалцахгүй бол бас тийм актер баялаг туршлага бас багтаа хүмүүс шүү дээ. Зүгээр яг ийм нэг хошин үгээдэг. Та нар тэгээ нэг Мартин 8-д бичсэн байдаг байхгүй юу? Та бүхэн одоо ингээд цонхороо харах юм бол айлуудын цонх порчиг онгорхоо байгааг харна. Энэ бол гадаад дулаан сайхан босонтой холбоотой биш. Яагаад гэвэл өнөөдөр ирчүүд галтгоонд байгаа гэсэн. Баахан хишүүрээс тавьсан. Тэгсэн байдаг. Тэгээ оройн хүүхнүүдтэй ёо нөгөө өдрөнд дууслаа хурдхан шиг галтгоог авах юм чи гэдэг. Тэгсэн байдаг. Тэр шиг тэгтээ гайгүй штэ. Ер нь бол энэ нөө Мишелийн одтой ихэнх тоогооч нар эрэгтэй хүмүүс байдаг. Би эрэгтэйчүүд хоол илүү сайн хийдэг гэдэгт итгэдэг юм ихтэй. Тийм. Нарийн хоол хийн. Яагаад гэдгсэн амтлах мэдрхүүндээ бийт юм бэлээ. Мэдрхүүн асуудал. Хаад л нэг хийдэг болохос хийвэл бас чамбай юм штэ. Тийм. Өжгнүүлнэ штэ. Ээж баг байхад ээж өдрөө алган хоол идэг байсан. Хаяа нэг аав амраад хоол ихээр бүр янзын гоё идэг байсан. Аав хоол ийсэн орой баг гэр баг нэг тийм баярын уур амьсгалтай болчихдог гэсэн шүү. Тэгин. Юу лээ нэг сушины тоогооч нар ихэнх нь эрхчүүд байдаг гинэ. Тэнгис ахаа. Тэг ягаа эрхчүүд байдаг гэсэн чинь эрэгтэй хүний гар хүрэгцсэн тохиолдолд хүдний их удаан барьдаг юм гэдэг. Харин тэгс шүү дээ нэр. Хүдний их удаан барьдаг. Тийм учраас сушики чинь хүднэр нь хийвэл илүү сайн байдаг. Тийм учраас ихэнх сушины алдартай тоогооч нар бүгдээр эрэгтэй хүмүүс байдаг гэдэг хэлсэн байсан. Эмэгтэй хүний гар чинь нэг амархан дулаан болчдөг. Тэгэхээр бас болдгоо юм шиг үл шүү дээ, тий. За би та яасан суши яаж тэг ингээд урд өмнө нь ямар хуу юмнууд хийжсэн талаараа бас ингээд туршлага хаваалцъя л та. За нэг удаад нь бол нэг юм байцаатай ураг хийгээд. За. Байцаатай урагыг бас нарийн хийн л дээ. Гоё байцаатай ураг хийдэг. Байцаатай ураг хийгээд тэрийг ингээд шууны үр шиг болгоод дээр нь болсон өндөг 3 ширхгийг тавиад. Тэнгүү тэр чинь юм шууны үр гэдэг хоол болдог аахгүй юу? Сонирхолтой хоол. Гоё болдог. 28 оны Бээжингийн олимпийн шууны үр юм. Ваа, бараг тэр баягийн. Хийцэн яг. Тийм хоол байна. Зүгээр хүн харах юм бол нэрээ яг шууны үр шиг харагддаг. Тэгээ тэрийг гоё амттай хийх юм бол их гоё л хоол болдог. За тэгээд дээр нь яг өөр бас нэг ямар юм хийжсэн гэхэлэр нэг удаа нэг Мартин 8 гэж бичих гээд. Тэгээд ийм нэг соуснд спагеттины гомь хийж байгаа чамдаг штэ. За тий. За тэрийг нэг яаж явж байгаа долоо харцгийг. За эний чи ингэнгүүтээ ингээд хийчихвэл 8-ын тоо бол янзын 8-ын тоо гарч ирэх юм байна. Урталт Мартин 8 гэдгийг нь кетчупээр мэдчихээд тест айгүй бадрангуй юм болоод хийсэн тэрэн дээр тест айгүй фейлдсэн. Нэгдүгээрт 8-ын тоон ч ихтэй болж өгөхгүй байсан. Хоёрдугаарт яг тэр яг сэсэсгнийгаа гол түүхэрчдэг байсан. Би бас туршиж үзчихсэн. Яг туршиж үзчихсэн. Тийм аюултай юм болдгийм байлаа. Тэгээд яг зүгээр сэтгэл нь бол сайхан байсан л да. Тийм сайхан байсан. Тэр сэсэсгэн гомын гэдэг чинь ер нь л айгүй фейл санаа байлаа шүү дээ. Сайн л чанахгүй бол 2 удаа тийм юм болсон. Ер нь яг акторч фейлдэг үлдээ. Ер нь тэгээд сэтгэл хөдлөл бол байсан уу байсан, хайр байсан уу байсан. Тийм шүү дээ. Сэтгэлээ зориулсан. Гоё байсан. Ер нь тэгээд тэрнээс хойш дими юм байна да гадуур хооллоод тэгээд харгалж байгаа. Гэтэ гадуур хоолноос илүү надад л ингээ гэртээ бүтлгүүтээд ч хамаагүй өөрөө хоол хийсэн байх нь илүү гоё дурсамжтай байдаг. Тийм.
Маргааш яг уу маргааш бол би ууг нь бас ингээ гэрте гоё хоол моол хийж өгнө мөгнө гэдэг айгүй бадрангуй юм бодсон. Зарим нэгэн материал цэтралаа татцсан л байсан л да. Ой татцсан өөргөө ярьдэн штэ. Татцсан байсан чи. Манай салхийнхны тоглолт болох гэж байгаа юм байна. Тий. Юуж ярeenад болох юм байна. Тэгэд тэдний тоглолтыг очиж үзээд тэнд айгүй романтик байх болов уу гэж бодоод илүү романтик байх юм болов уу гэж бодоод тэгээд тэр тоглолтыг үзэх гэж байгаа. Тэгээд тэр тоглолтын дээр бас юм нэг гоё ширээтэй тасалбар байгаа юм байл л дээ. Ширээтэй тасалбарыг нь аваад тэн дээр нь суугаад хоёулаа айгүй романтиктай ингээд хажууд амьд хамтлаг дуулаад тэгээ ингээд гоё оройг өнгөрүүлнэ гэсэн ийм бодолтой байгаа зүгээр. Оо гоё юм. Тийм. Яг бидний үе байхгүй юу? Үгүй бороо. Чи намайг юу хийх хүсэв? Зөвхөн савхны. Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө. Ухаангүй. Хари гомдосон хүн жаргасныг сонсоогүй. Гоё. Ингээд романтиклна гэж бодож байгаа. За тэгэхэд одоо хэдүүлээ яах вэ гэхээр маргааш ирчүүд та бүхэн маань ямар хоол хийхээр материалаа татчихад байгаа юм бэ? Ер нь хоолноос гадна баярын ширээ дээр юу байд юм бэ? За ер нь бол те эхнэр чинь юу удгийг мэдчихлээ байгаа. Улаан вино бол улаан вино, цагаан вино те. Тэгээд тавиад мэдээж гоё цэцэгтэй бэлэг мэлгийн өгөөд те гоё ширээн дээрээ лаама асаагаад яг ингээ хоёулахнаа байх гоё болцоог бэлдээд ингэх юм бол бүр л гоё болно. За мэдээж олон хүүхдтэй айл бол те эхлээд орой хоолой бөөндөө сайхан идчихдэг. Тэгээд хүүхдүүдээ гяс юм уу ингээд нэг хоол нэг хүүхдтэй кино минь үзүүлээд гяс унтуулад тэгээ үлдснийхаа дараагаар хоёулахнаа ингээд виногоо тавьж байгаа лагаа асаагаад те тэгээд айгүй гоё романтик кино үзэх хэрэгтэй. Тийм штэ. Ghost ч юм уу те ноутбук ч юм уу. Яг үнэ. Нэг бол нөгөө нэг за Titanic бол үзээд хэрэггүй. 50 times 50 Shades of Grey. No. Юу лээ? 1000 удаагийн анхны болцоо гэдэг үлээ. Хиний нэг тоглосон кино байдаг штэ. Ким Жер ёо бишээ. За хоёул нэг кино бодоод байдаг. Нэр нь орж ирдэг. Яагаад тэр нэг юм пингвинтэй. Тэгвэл найз зөвхөн ингээд нөө ой санамж алддаг. Нэг өдрийн ой санамжтай байхгүй. Тэгэл өглөө болгон л те ингээд ихнэстэйг ажиж үгүй эрэхтэй. Эрэхтэй гэнэ. Холливуудын кино. Хин тоглосон юм аа. Jim Carrey. Тэгвэл миний бодоод Адам Сэндлер. Хэмлээ. За тийм өдөртөлтэй кино юу биш үү? За. Зөв. Сүүлдээ бодлохоор ингээд усан онгоцон дээр их нэртэйгээ явж идэг штэ. Тэгээ ингээд бүх амьдралынхаа талаар ингээд ярэ бичсэн. Тэгэл ихнэр нь босч ирэл түлхэнгүүд би тийм шүү гэдэг ингээд бүр ярьдаг болсон. Тэгэл тэрнээс өмнө хаширч ингээд өдөр болгон л анх удаа болцож байгаа юм шиг ингээд танилцаалтай ингээд явдаг. Тэгээд бүр юм яг тэр анх танилцсан өдрийнхөө мангар их сонин монинг аваа хадгалсан. Яг тэр өдрийн сонин монин ингээд байж идэг. Тэг айгүй хөөрхөн кино. Анхны 50 болцоо билүү гэнэ. Би нэг сонсч байсан зүгээр яг өөр үзэг юм. Тий, эхнэр нь тэр нөгөө нэг юу ачдаг кино ч бас юу штэ. Солонгосын бас нөгөө нэг кино байдаг штэ. Remember юу ч хэлээ нэг тийм кино байдаг. Тэгээд ийм хайрын кино үзэж мүзээд романтиклаад ингээд вино шимж сууж муугаад тэр тэргүй хагас өдөр те маргааш нь бүтэнсэ өдөр амарх юм чи. Маргааш бол үнэхээр юу л бол юу хийж болох гайхалтай сайхан өдөр тохиож шүү Мартин 8. Тий, ер нь бол 50 Shades of Grey ч үзсэн болно л доо. За хоёлаа эфирийн уцаа зарлыг 77 77 38 83 77 77 88 30. Гэхдээ энэ дугаар руу залгах арай болоог байна. Бид тэр хамтран ажиллагчаа танилцуулнаа. За хамтран ажиллагчаар Үнтэл групп ажиллаж байгаа. Тэгээ Үнтэл группийн олон улсын эмэгтэйчүүдийн баяр зориулсан цуврал аудиог хэдүүлээ сонсох нэ. За Үнтэлийнхэн гоё аудиог сонсъё. Биднэрт зориулаад маш гоё зүйлийг хийсэн байна. За би тоглуулахаас өмнө энэ дээр нэгэ жоохон чангалаад нэмчих. Намайг тэрэн авах чамд миний түүх очино. Хаа энэ биш үү шүү. За ойлоорой. Байж байгаарай. За буруу юм орж ирсэн байх шүү. Зя энэ вэ? Гүний уурхад ажиллах тийм амар ажил биш л дээ. Маш их чимээтэй, тоостой, халуун, бөхчм. Гэхдээ том бүтээн байгуулалтын нэг хэсэг болж хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байна гэдгийг алхам тутамдаа мэдрэх сайхан. Нэг ээлжиндээ 600 гаруй хүн ажилладаг гүний уурхад тэсэлгээний ажлыг аюул осолгүй зохион байгуулна гэдэг залуу инженер миний хувьд өндөр хариуцлагатай ажил шүү.
1300 метрийн гүнд үйлдвэрлэлийн их хот сүндэрлүүлэх үе шат бүртэн гар бие оролцсон олон залуусын нэг болж байгаа нь миний амжилт юм. Миний түүхтэй танилцсанд баярлалаа. Намайг Бацзаяг гэдэг. Би бол Гүний уурхайн геотехникийн инженер. За. Баярлалаа. Unitel маань бас бидэрт ингээд нэг л тесрэлт хийх гээл ингээд яваад байгаа тийм. Гой санагдаад байгаа шүү. Тэгээ хамтран ажилласан Unitel-д баярлалаа. Нөгөө кино чинь 2004 оны 51st Dates юм байна. Тэгээ Адам Сэндлер хин хоёр тоглосон. Нөгөөх нь болохоор Drew Barrymore. Би сонсч л байсан юм байна. Нэг үнэхээр хөөрхөн кино. Үнэхээр хөөрхөн кино. За ихний сонсогчийг авъя. 86 техник өдрийн мэнд. Өдрийн мэнд. За манай ирчүүд өнөөдөр бие биендээ юугаа хуваалцсан. Шипигээ хуваалцсан. Мартин 8-нар их нэртэй ямар хоолой хийж өгч одоо бэлэг барих гэж байгаа тухайга. Ааха. За ерөнхийдөө бол ирчүүдийн хоол бол ер нь хүнд хоол хийдэг шүү дээ. За. Тий. За ямар хоол хийж байна? Ерөнхийдөө бол юу л хийж байгаа. Нөгөө хоньны мах хаагаад нөгөө нэг юм одоо хорхог жимби гэх юм уу тий. За. Жимби чинь гоё болоо. Шарсан хаа гэсэн үг шүү дээ тийм үү бараг л. Тий. Тэгээ бүр ингэ нөгөө ясны бүр ингэ 50-ын хүртэл ингэ жижигхэн болгоод тэгээ ингэ шарж агаад тэгээ дээр ногоо могоо байцаар уучаад тэгээ дээр нөгөө эсвэлжтэй гурал ингэ тавьж нөгөө нэг мантуу болгоод хийлгэх байхгүй. Миний энийг хийж чаддаг гэж хоол хийлээ. За тэгээд хийдэг нөгөө сэрнэ гэдэг хоолтой яг адилхан юм байна шүү дээ чаа. Тий би яг тэгж хийдэг байхгүй. Тэгээд хүүхдүүдтэйгээ идэх болохоор одоо надад ч болохоор заримдаа болохоор нөгөө найз нөхдөөрөө идэх болохоор нөгөө халуун ногоо хийдэг. Одоо болохоор зүгээр хүүхдүүдтэйгээ нөгөө эхнэртэйгээ идэх болохоор халуун ногоо хийхгүйгээр махныхаа намтаар өөрийнхөө ингэж болгодог байхгүй. Сонгос харамсаар хамтаа. Энэ махны хажуугаар нэг жоохон ногооны салаад хийнэ гэж байх уу? За ногооны салаад хамгийн сайн хийж чадах зүгээр байцааны салаад л байна. Өөр юм байна. Тийм шүү дээ. Байцааны салаад ч гоё шүү дээ. Тий. Махтай тусмаа гоё зохицдог шүү дээ. Ер нь бол би байцааныхаа салаатыг болохоор байцааг амар нарийн хийж дуртай. Гоё. Гадуур нэг юм юу байлаа хөө. Шипи өгөхөд. За. Цагаан луун, цагаан манжи эдрийг ингээд бүр дагцсан. Тэрийг хажууд нь тавихад махтай бол өстэй янзын зөгцөж идэв шүү. Баазар байна зүгээр. Өөлүүлж илээ. Тийм зүгээр нөгөө нэг дурын супермаркетын яг тийм нөгөө хөргөшийн засгаар явахаар л тэд нэр бүтээгдэхүүнүүд чи яг байж байгаа. Манай хүн болохоор нөгөө нэг станд тоогож хийдэг байхгүй юу? За. Тий, тэгэхээр чи нөгөө гаднаас нөгөө нэг дүүрийн нөгөө бэлэг бүтээгдэхүүн авдаггүй байхгүй харин тий. Тэгээ ер нь бол нэг эрүүл хооллох талдаа амар хичээдэг манай хүн. Зөв. Тэгээ нөгөө рестораны хоол нь бол чи болохоор өөрөө хийдэг. Тэгээ байнгын нөгөө хуурт юм нөгөө Япон солонгос тий хятад хоолны юм хийдэг байхгүй. Тэгэхээр чи тэр болгоныхоо нөгөө амтлагч юм хүмүүс мэддэг болохоор тэднийг тооцохгүй байхгүй. Өөрөө тоогооч их нэртэй болохоор л ганцхан төрлийн хоол хийж чаддаг хүн байна шүү дээ. За ер нь бол тэгээ хэлсэн дээрдээ ер нь. Тий. Ер нь бол тэгээд одоо их чи нөгөө хүүхэд байхдаа нөгөө гэж хаамаагүй л хоол гэж мэдээлээд байсан. Тоогооч их нэртэй болцохоор чинь амар хоолны нэг юм муу юу атгэлчтэй юм лээ. Муузан сурчтэй. Зүг. Тий, тэр хоолч онцгой ингээд тэгээ өөр юм идэв ингээд тэгээд байнга муухай хоол хийж өгдөг шиг ямар хоол хийхээр гоё хоол гэх юм бол тий тад байна тий. За хоолны хажуугаар вино байна уу? За битүүр чи ерөөс алахгүй хэрэгэлдэг хүмүүс тий. Тэгээ ерөнхийдөө бол манай хүн чи газ дундаж ууч чаддаг. Зөө. Тий, айгуу зүг хэрэглээтэй манай хүн чинь. Тэгээд ерөнхийдөө бол нэг өөрийнх нь нэг уудаг нэг ганц хоёр хоо төрлийн нэг бас юм уу? Тийм байдаг. За тэрнээс нэгийг авцсан байгаа да. Тэгээл би тэрнийх нь нэрийг сайн мэдэхгүй байна. Би бол яг нэг зургийг хараад мэдчихгүй. Дата авалтаа хийсэн юм байна шүү дээ, тий. Их гой цомхон юм тий. Их гой цомхон юм Ер нь ирчүүд ер нь хоол хийх бол нэлээ эртнээс дата авалт хийж идэг шүү. Тийм ээ. Миний
зарим хүмүүс бол амар их юм хийж мэйгээд амар нөгөө гоё ингээд идэв. Миний хувьд болохоор зүгээр ганцхан хоньны хаалахгүй ерөөсөө ногоо тэгээ болоо. Тийм ээ. Тэгээд нэг жоохон дроож тэгээд нэг жоохон гүрүүлээ хад болчих юм шүү дээ. За ер нь байдаг юм л байгаасаа Тийм ээ. Дарсан авч болох юм шүү дээ гоё. Тэгээ одоо ч нөгөө бус хүмүүс ч болохоор одоо тэгээд дахиад гахаа ингээд нөгөө янз бүрийн ногоо могоо инээ тэргээд амар их юм хэрэгдэг болчих байлаа шүү дээ. Тийм юм байдаггүй зүгээр юм монголоороо махаараа ингээд тэгээд байдаг байхгүй. Тэгээд хийхдээ нэг жоохон хорт нөгөө жоохон тостой хийж гэдэг. Тэрнийгээ л жоохон багц хийж чадах нь л гэж боддгийг дотроо. Зүг. Гэтэ ер нь тэр хоолж жоохон тосрог талтай хоол дөө тий. Тийм тосрог талтай болоод идэх тийм. Тийм. За байцааны салаатаа гоё хийжүүл тэгэл гайгүй штэ. Тийм байцааны салаатыг бол чадхаараа бас тэгээ бага охин маань надад аягүй тань болно бас. Ээж тэгжсэн энийг нь тэгжсэн тэгж ивэл гоё болдгийг гэдэг аягүй юу ярина л та. Тэгээ бага охин маань угаасаа ээжтэйгээ байн хоолундаа хийдэг болохоор. За. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа тэгээ маргааш нь амжилт хүсье. За баярлалаа. Нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах үеийн гал халуун баярын мэд хүргэе. За баярлалаа. Сайхан мэдээлэл байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За гал дунд ажиллах гэж байгаа хүн гэсэндээ гал халуун малуун гэдээ бас сүрхий үг олж хэлж шүү. За. Жоохон нэг мэдсгээ хүрэхтэй нэг жоохон нөгөө үг мүг ингээ гүйц тод тэгээ нэг ганц хоёр үг нэмчих гээд байт юм аа. Яг болж. Тэгвэл ингээд цаашдаа яг энэ цангаараа явах юм бол тэр нэг ганц хийгээд байгаа бол жоо хоёр болно. Ганц хийгээд салаад байгаа хийж байгаа салаад чинь 3 4 төрөл болно шүү. Тийм ээ. Эхнэрээр байг юм нөгөө хоолундаа хийлгэдэг болохоор бас тэгээд би ч өөрөө нөгөө өдрөөр ээлжийн ажилтаа болохоор бас заримдаа ингээ таарахгүй таарна. Тэгээ яг 3 сарын 8-нд одоо ээлжтэй бас ядчихад. Бүр ихтгэн шиг хэлэх хэрэгтэй юм байна. Тий, одоо тэг өнөө орой ингээд юм хийхэд бэлдэл байж. За хол үсэнд баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Энд нэг ариран хөгжилтэй комент хийсэн байсан. Иршүүд минь эртгэн хийж эхлээрээ өглөө эхлээд орой жоохон хоол оройх гэдэг шүү. Унших гэжсэн. Бүр болохгүй л өнөө оройноос хийж эхэлнүүдээ гэсэн чинь яг өнөө оройноос хийж эхлэж байгаагийн холбогдлоо сая. Тий. За тийм ихэнд баярын битүүний хоол хуушур хийж байна. Хуушур идээд баярлаж байгаа хөөрхөн бүсгүй гэж олно штэ тий гэнэ. Бүү болохгүй байдгийг. Ер нь дуртай хоолоо идэж байгаа бол тэр чинь тэгэл баяр үздэй. Тэгж боддөө штэ. За дараагийн сонсогч 9011 өдрийн мэнд. За дохон өдрийн мэнд. Аюу айтаа хоолгочлоо шүү дээ. Тэглээ. Ердөө ярих юм байхгүй. Ердөө давгүй. За. Ямар хоол хийх гэж байна? Өдөр өөрийнхөө галтгойг барьдаг байхгүй юу? Хоол ер нь нөө гэртээ байнга хоолоо хийдэг болохоор. За. Энэ нэг яг тийм болохоор яг тийм хамгийн одоо байнга хийдгүү жоохон монголчуу буюу одоо би байнга л одоо нэг 9 шидийн янз бүрийн гоё хоол хийхийг хичээдэг байхгүй юу? Тэгэхээр харин эсрэгээрээ бүр булууны яс буцалгаад. За. Тэгээд тэрийг 2-3 цаг буцалгасан шүлэнд нь битүү шүлэнд баах юм хийж өгч яг юм бүр яг нэг ядаргаа юугийн хийгийн одоо хий хуураа ингээд гаргах ийм одоо эрүүл мэндэд талд нь жоохон анхаарал хоол хийж өгдөө юм да. Зүг. Энэ бүр уламжлалт болцсон уу? Ер нь л сүүлийн үед нэг сүүлийн жил л хийж байгаа. Тэгээд болж өгвөл одоо ер нь нэг хүн чинь байгаль гэртээ тэгээд нэг вич одоо хоол хийж өгдөг нэг ер нь бол одоо бүхэл хоол нь тэр хүн мэддэг учраас нөгөө жоо үлэг болсон учраас аль болох нэг тийм хоол эсвэл гадагшаа гарч нэг хоол хийж хоол одоо хоолунданд ордог бэлгэсэлтийн өгдөг нэг тийм юм хийдэг болсон да. За маргаашийн төлөвлөгөө яг юу? Ер нь булууны. Одоо би нэг юм уриалгах гэж байгаа. За. Эмэгтэй хүний зөвхөн 8 биш өглөө бүрийг нь л ер нь 8 шиг ухтуулах хэрэгтэй юм байна да. За яг вэ ямар ч 8-да бас гараа гаргачих тийм ээ. Яг 8-да бол ер нь гэхдээ яг уламжлалсаас цагаан цэцгийн нүгэн бас нэг гоё болж өгвөл нэг бэлгэсэлтэнд ер нь аль болох ингээд нэг жоохон үлдэцтэй металл зүйлсийг ер нь нэг авч өгөхийг үздэг. Ер нь ямар нэгэн байдлаар одоо хүнд ямар хизээч ер нь металл зүйлэл ер нь хүнд үлддэг болохоор тиймэрхүү зүйлийг л ер нь бэлэг болгож өгөхийг ирмэлцдэг гэхүү дээ. За баярлалаа. Дээр болоо гэж уриалах гэсэн.
За холбосон баярлалаа өдөр сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За бүгдэнд нь сайхан өгсөй. Сайхан баярлалаа. Баярлалаа. Өсгөөчтэй. За. За манайхан хоолн дээрээ төвлөрөн шүү. Хоолн дээрээ төвлөрөн Тийм, шүү. бэлэсэлт яг вэ хэдүүлээ бэлэсэлтийг бол ярьж жаалаа шүү дээ. Өнөөдөр гоё хамгийн гол нь хоол. Хоол бол хайр юм гэд комент хийсэн байна. Би бас яг санал нэгтэй байна. Тийм, одоо жишээлбэл хүн хүний амьдрал өөр байдаг учраас бас бие бинийгээ бас нэг актер чирж уриалмааргүй байна. Тийм. 80-60 өдрийн мэнд. Өдрийн мэнд алтаа тавтан богдоо сайн байцгаана уу? Яа. Манаас үртэй нэртэй сонсож авч ирж байна. За, маргааш яаж Та баярлуулж битгүүтээ орж байгаа юу? орж байгаа. За. Өчигдөр алдаг оног ороод байна. Тэгээд тавчихгүй наа. За маргаашийн төлөвлөгөө. Маргааш одоо өнөөдөр яг одоо ингээд ажиллаас наад явна. Тэгээд ойрцоорын хаал яа маргааш нэг нарийн юм чаддгүй маа би нэг загсал нэг аятайхан шалтчих гэдэг. Тэр нь таалагдаад тах шиг байдаг шүү дээ. Тэр гоё шүү Таалагдаад дээ. байдаг бол бүр болж штэ. Гүг ер нь Тий. жилдээ нэг хоёрхан удаа загас идэж шít. Би бол жишээлбэл Яс масын шулж ягаад сайхан шүл гаргаад тэгээд цул махнуудаар нь сайхан шараад тэгээд нэг энэ одоо янз янзын нэг юм жижигхэн ногоо навч байдаг шүү дээ. Тийм та өөр нэг шалтай ногоо могоо идэхгүй тэгээд хоёулахнаас хаш нэг ариу юм хийхгүй. За. Тийм хүмүүс ихтэй юм болчдгийг тэгээд болоодах шиг байдаг шүү дээ. За хоолныхаа хажуугаар юу тавих гэж байна? Тэгээд нэрийн сайн яахгүй нэг улаан дарс За. За. зөөлөн л гэдэг. Тэгэл тиймэрхүү юм байгаа л. Зөв. Одоо сүүлийн үед манад ч нэг Австралид монголчууд их очдог болоод юм аа. Австралийн гоё дарснууд орж ирж байгаа. Гоё юм байна. Тийм. Одоо нэг ажлаас наваад явахад дэлгүүр хошоо аюултай төгжээтэй байна бас. Гадуур чанга байна уу? Ста чанга байна. За. Тийм үү. За, маргаашийн их үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа. Та ч гэсэн амжилт хүсье. Баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Октод нь сайхан баярлалаа. Мартин 8-ийн төргий. Баярлалаа. Ингээ баяр болохоор цаанаасаа гоё шүү. За, үнэхээр гоё байна. Манай эрчүүд бол бас ингээд бас өндөр соёлтой болсон харагдаж орж ирсэн хүн болгон бүх үсгүүчүүдэд баярын мэнд хүргэж байна гэж. Гоё болсон байна дээ. За дараагийн сонсогч аавь 86 тэгнэ манай залуучууд их гоё итгэвтэй байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд. Баярлалаа. За, маргаашийнхаа төлөвлөгөөг бусдандаа шипи болгож хуваалцъя. Маргаашийн төлөвлөгөө гаргасан байгаа. За, хоолныхоо материалыг татчихсан уу? Нэг манай хүмүүс намайг хоолнд бол дэндүү сайн гэдгийг мэднэ хасах шүү. Хасах талруугаа шүү. За. Тэгтэл яг та тийм үстэй. Сэтгэл нь хайж. Тэгээд хоёр дүүтэйгээ одоо аягүй сонсоо явдаг. Сонсох байгаа. За. Яг уу. Маргааш бид хоёр дүүтэйгээ хөвөлдсөн байгаа. Уул нь гарна гэд. Одоо пракич бэлэг өгөх гэж бэлдсэн байгаа. За. Тэгээ хоол бол ерөөсөө нэг тийм ач холбогдол үүдгүй бэлгэнд л ач холбогдол өгчдөг айл юм уу? За би бол ерөнхийдөө тэрчил байдаг. Өөрөө хоолнд өндөө байхгүй болох. За. Хийж үзье гэж оролдоод тэгэж нөгөө бүтлгүүдчсэн тохиолдол лээ нөө. Нэг өндөртөө уурхыг гэж нэг алингийн алдсан тэнэ тавьдаг бүр барихаж. Яасан? Тогоо шарах шатаас юм уу? Тэр өндгий чинь тийм хурдан болдог юм бэлээс би чи мэдэхгүй нөгөө мах шиг л санаад л байх юм ахгаар хуураад байх гэсэн үгүй мэлээ шүү дээ. Хөргидөө. За яах вэ? Болно штэ бүтэн штэ. За тэгээ бүр болохгүй бол тий бивинийгээ сайхан хүлэн зөвшөөрсөн хүмүүс юм чинь гадуур сайхан хоол идчихгүй та. Тий. Маргааш тэгээд нэг прак хийгээд бэлэг өгөхгүй. Би гуруулаа 3 минутээр тойрно гэж ярьсан байгаа. За. Прак дээрээ битгий файл дээрээ сайн битгээрээ. Тий. За окей. За баярлалаа. Холбогдсонд маш их баярлалаа. Амжилт хүсээд маш гоё дурсамж үлдээгээрэй гэж хүсмээр байна. Хүсэж байна би. Тэгээ гол нь тэр дурсамж үлдэх байх л гэж бодоод тийм юм сэтгэл байж байна. Тий штэ. Гол нь сэтгэл шүү дээ тий. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Манай утастай тачин нэг юм. Хоол хийж чадахгүй бол зүгээр ингийн мах чанахгүй юу да. Би л бол чансан махнаас татгалзахгүй гурил бүтээгээд л идчихдэг гинэ. За. 11 байна. За өдрийн мэнд. Бүгдээр нь өдрийн мэнд төргийа. Сонсож байгаа бүх эмэгтэйчүүдтэй бас баярын мэнд төргийа. Баярлалаа. За маргааш яах гэж байна? Төлөвлөгөө гарсан. Яг сая нөгөө юуны цагаан сарын өмнө
мах шүүс өвчүү яахтаа бас хэсэг өхрийн гол мах аваад тавьчихсан байгаа. Тэгэл За. хийж өгөн дөөл. Бас 90 хүний алсын хараа гэдэг чинь энэ шүү дээ. Гоё юм а тий. Өвчүү цагаан сарын хэмиг бэлтгэхдээ дараагийн баяр нь ойрхон учраас давхар тэр гол махцаа харагдангууд нь аваад тавьчихж байгаа байхгүй. Тэгээ яг би өөрөө бол угаасаа тоогооч. Тэгээд ер нь эхнээсээ бол байнга хоол хийж өгнө гэрүүлийнхэндээ. Маргааш бол стейк бол хийдгүү үстэй. Гүү яалаа гэж. Ер нь хоол 7 хоног болго нэг яг нэг 7 хоног нэг цоолч юм уу нэг тэгж өгнө хичээдэг тэгээд бас За. ажил ихтэй болохоор бас амжихгүй маа. Маргаашийн хувьд бол стейк юм байна те. Маргаашийн хувьд бол стейк тэгээд хоёр охинтойгоо тэгээд эднэрийн тэр гурыг нэг сайхан тийм стейк хийж өгөөд тэгээд нэг гоё сайхан баяраар нэг баярын ширээгээ цааш гоё байна. Стейкний хажуугаар ямар нэг ийм юм байна уу? Мэдээж одоо стейк нөгөө нэг одоо энэ бараа махтай чинь хамгийн гоё зөгцдөг юм нь бол нөгөө юу байгаа шүү дээ. Улаан вино байгаа шүү дээ. Улаан виногоо тавина. Тэгээд оройн манай энэ хөвшгөл би нөгөө хөвшгөлөөс ярьж байна л да. Манай хөвшгөл аймагт нөгөө Дарамын театр нь Дарамын театр нь өөрөө өргөө кино театрын бас нэг салбар болчихсон. Тэгээд оройн нэг гоё кино үзэх байгаа да. За. За гоёш би болсон баярлаа. Би зүгээр олон кино байг киноны нээлт кинонд очдог хүний хувьд хэрэг романтиклах гэж байгаа болвол тэр юу айгүй хөөрхөн кино байлаа шүү. Зүрхний сараан гэдэг бол хөөрхөн кино байлаа. Зөв. Гэр бүлэрээ хүүхд мөхтүүдтэйгээ үзэж байгаа бол өчигдөр нээлттэй хийсэн тэр In the house байна. Ахад нэг юу байгаа. Цөвөн цаг байгаа шүү. Тийм, цөвөн цаг амин чинь. Ер нь гоё кинонууд л ойр их нээлттэй хийж байна. За тий. За өдрийг сайхан гайхалтай сайхан дурсамж дөрөв өнгөрүүлээрэ. За тэгээ баярлаа. Тэгээ бүх эмэгтэйчүүдийг маш гад шаргалтай гоё өдрийг өнгөрүүлээрэ гэж хүсье. Баярлаа. За. Тэр юу зүрхний сараан болол яг ингээ хосоороо үзгээд үнэн хөөрхөн кино байлаа шүү. Тийм үү. Илгийг авч ийлээ нэрээ үнэхээр. Зөв. За дараагийн сонсогч 88-д 7. За 88-д 7 утсан байна уу? Байна. За маргаашийн бэлтгэлээ хэр хангаж ийн вэ? За ер нь бол одоо л ажлаа хараад явж байна. Материал юм татцсан уу? Ер нь одоо л очиод авна да. За төлөвлөгөөгөр бол ямар хоол хийн гэсэн бодолтой. Яадгүй. Ер нь бол манай ихтер нэг миний хийдэг тийм нэг гахамахтай мантуутай авчурга их дуртай. За тийм санаатай л байна. Таалаа шүү дээ тий. Гоё тий. Тэрийг хийгээч л гэдэг. Тэрийг хийдэм үг л одоо явж байна даа. Та тэрний бол өөр ингэсэн нарийн жортой байж. Master. Тий, ерөөхдөө YouTube-ээр суурсан тэгээ нэг хит хийгээд ер нь гартаа орцсон гайг болцсон шөхөө тэрэндээ. Мондөг юм бэ. Тэр яадаг юм бэ? Эхлээд ингээд бүтнээр нь болгочхоод дараа нь гаргахтаа гэрчдэг юм уу? Гэрцснийхаа дараагаар шаарддаг юм уу? Гэрцснийхаа дараа шаарддаг. Тэгээ яаж ингэж нэг яг дөнгөж сайхан гэрчээ тавьсан юм шиг ингээд наалтцсан байгаад байд юм бэ? Тэр чинь сайхан эхлээд нөгөө нэг махаа сайхан алгалуулад аваад тэгээ сайхан хуураа тэгээ бэлдэндээ тэгээ хамтлагчтай хийгээд. Хөөе тэр ихтэд хоолны газар орж идэж яхад яг тэр махан доор нэг тийм амтлагч урмуулгаад идэж тэр юу вэ? Дайлуул ордгоо шүү дээ. Хятад дайлуу их орно. Яг ингээ махын сөхөөд үзгээр доороос нь ингээ юм ногоо гарч ирдэг байхгүй. Тэр юу юм бол? Хааштай мэдгүй би тэгж бол хийдэг л дээ. Мантуудаа хам. Тэрний доотлолт байдаг ногоо юу? Мэддэггүй юм уу? Үгүй. Жууцсан шүү дээ. Жууцсан юм уу? Жууцаа дэмжсэн байдаг шүү дээ бас. Зүгээр жууцаа дэмжсэн байдаг те? Тий, цамцны голмоо хийчих болно. За халбасан баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За нэг юм асуухсан. Анцгаагаас асууж болох болоо. Юу гэхээр одоо нэг хувийн юм асуухсан юм аа. Өөрөөс чинь одоо нэг бүжиг заалгач харга байна уу? За юу яагаар хөө ховын чат матаар холбогдороо хөө тий. Нөгөө юу юм л да нөгөө охиныхоо хөрмөн дээр нөгөө нэг ингээд охинтойгоо цуг бүжиглэх гээд байгаа байхгүй юу? За миний чат руу биччихээрэй. Би нөгөө нэг манай Мига энэ хоёр бүжиглэх гэж байгаа аап байна гэж. За тэгээ. Манай Мига энэ хоёр зааж өгнө. За өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа.
Оо, сонин. Би нэг баахан бүжигний бичлэг тавиад байсан. Сонин захиалга ирж байгаа. Зайсанд нэг өндөр наснууд нөгөө нэг бүжгэлсэн бүжгийг чинь заалах гэсэн бид нар клубээрээ хүлээж идэргээд бас ярьсан. Яг зав болохгүй байгаа даа гэдэг. Уг нь тэднэрт очиод зааж мааж өгөх юмсан гэж бодоо л байд. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүл төвтэй арга билэг хотхон Family First гэдэг үгтэйгээр хамтран ажиллаж байна. За. Гэр бүл төвтэй арга билэг хотхон гэдгийг яагаад гэр бүл төвтэй гэдэг юм бэ гэх юм бол нэгдүгээрт энэ хотхны дотор нь тэр юм дээшгээ юм өргөгдсөн байхгүй юу? Доогоор гаражтай яг голын хэсэг нь бол дээшгээ өргөгдсөн. Яг тэр хэсгэн дээр нь бол хүүхдийн тоглоомын талбай 3 насны ангилалтай байгаа юм. Томчуудын саксны талбай, хүүхдүүдийн жижиг хүүхдүүдийн хэдэргээд нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт нь тэр хүүхдүүдийн тоглож байгаа хэсгээр ямар ч машины хөдөлгөөн байхгүйгээр зохицуулсан. Яг үнэ. Санаа зовхгүй байхгүй хүүхдүүдэд санаа зовх зүйл байхгүй. Ахаад дээр нь надад их таалагдаад байгаа юм нь юу юм гэхээр та гэртээ байж байхдаа өөрийнхөө домофоны дэлгэцийг ашиглаад хотхон дотроо байгаа 6 камерыг хянах болцоотой байхгүй юу? Жишээлбэл тоглоомын талбай дээр байгаа камеруудыг хянаад ээжиж болно гэсэн. Хүүхдээ хараад ээжиж. Нэг бол яг өөрийнхөө нэг доор гараж зогсоол тавьсан камера хянаад ээжиж болно гэсэн үг. Гэх мэтэр ийм байгаа. Ахаад гэр бүл төвтэй гэдэг чинь одоо жишээл хүн амьтан ирэнгүүт зарим хотгонууд чинь хэцүү шттэ. Яаж орох юм бэ? Бариар чинь нээгдэхгүй маа гэд дугаар таньдаг мэддэг гэд ингэдэг бол үгүй хэрэг тань дээр зочин ирж байгаа бол та гэрээсээ гар утснаасаа тэ ингээд бариараа үдний бариарыг ч онгоолгод найзыгаа оруулж болно. Ахаад дээр нь орж ирж байгаа хүмүүстэй лептэ дотроосоо удирдах чинь. Гэр дотроосоо удирдах чинь те. Ийм давуу талууд ер нь ухаалаг хотхон гэж хэлж болно шүү дээ энийг. Харин тийм байлээ. Ахаад дээр нь community center гэж байгаа. Community center гэдэг нь юу юм гэхээр хүүхэд одоо жишээл нэг 13 мурвтай охтууд хөвгүүд чинь нэг төрсөн өдрөө сүртэй тэмдэглэмээр байгаад байдаг. Манай гэрт тэд нар чинь тэгээд олоолаа бижигнэхлээр багтахгүй шүү дээ. Тэр тохиолдолд жишээл community center-ыг ашиглаад хүүхдийнхээ төрсөн өдрийг хийж болох юм билээ. Яг үнэ. Тийм дундын одоо заалтай гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. Бөөнөрөө нийлэх заал гэсэн үг. Одоо ямар нэгэн хурал цуглаан боллоо, сөөхөн хурал боллоо, хідүүлээ нийлэхээр боллоо, ямар нэгэн зарлал хийхээр боллоо. За бүр байг хэлд гаднаас хүмүүс ирэхээр ингээд бид нэр шууд та гадаа хүлээж агаарай, гадаа санал байгаа, тэн дээр сууж агаарай гэж хэлэх хэцүү шүү дээ. Тэгэхээр яг нэг community center-тэй өөрчин гэсэн үг. Энээс гадна тэдний нөгөө домофоны систем ахаа ингэдэм байл шүү дээ. Гаднаас нөгөө машин ирэхэд зочноор бүртгүүлждэг. Машиныхаа дугаарыг хэлбэрнүүдээ зочноор бүртгүүлждэг. Тэгэхээр шууд бариар нүрэ автоматар нэг удаа онгоогоод тий оруулцдаг тий гоё. За гэх мэтчлэн маш олон шалтгаантай улмаас гэр бүл төвтэй бизнес эрхлэлийн арга билэг хотхон хүмүүс сонгож байгаа. За тэрний адил би ч гэсэндээ сонгосон. Ахаад дээр нь 960 хүүхдийн улсын сургууль хажууд нь баригдаж байгаа. 240 хүүхдийн цэцэрлэг баригдаж. За тийм тэр 960 хүүхдийн сургууль нь бол бас олон улсын стандарттай олон улсын хөтөлбөртэй байхаар бол бас тохиролцоонд хүрж ийн гэж ах шиг байсан. Тэгээд сургууль руугаа очихд чинь тэр чинь сургууль хотхон хоёрын хоорондоор нэг зам явж байгаа шүү дээ. Хороолын дундын зам явж байгаа. Бараг төв зам шиг том зам явж байгаа. Тэр зам дээгүүр хүүхд гүйхгүй. Дээгүүр нь гүүрэн зам тавьсан учраас хүүхэд сургууль гэр хоёрын хооронд ямарваа нэгэн зам хөндлөн гарахгүйгээр аюулгүй зорчих болцоод. Ийм ухаалаг ийм төлөвлөлтүүдтэй учраас л арга билэг хотхоныг хүмүүс сонгоод байгаа юм. Улаанбаатар хотын төв зэгээс 2.2 км-ийн зайтай ийм супер хотхон байгаа шүү. Яг үнэн. Тэгээд ядж яхад нөгөө хотхноо тойруулаад автозамаа шийдсэн юм билээ шүү дээ. Тим хотхон оруулж айгүй цөөхөн бидэг шүү дээ. Тойроод автозамаа шийдсэн. За тэгэхээр үндсэн үнэ 4,990,000 төгрөг, 4,990,000 төгрөг. За ингээд ер нь АЕ блокууд дээр 3-өөр бараг дууссан. БЦ блокууд дээр бол 25-аас 110 м2 талбайтай орон сууцны цөөн тоогоор байгаа юм билээ. Тэгээд 80-аас дээш м2 бүх орон сууцыг Хан банкны ногоон санхүүжилт 125% онцгой нөхцөлтэй хүүтэй зээлэр авах боломжтой юм билээ шүү. За баярлалаа манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билэг хотхон хамтран ажилласан 72.1 тиг гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг авна. Мөн фэйсбүүкээс арга билэг хотхон гэд кириллээрээр чайсан, латинараар чайсан гараад ирж илээ. Баярлалаа. За одоо ирчүүд маань орж ирж шипиг аваалцж байгаа. Өдрийн мэнд хүргэе. Яасаа байна өдрийн мэнд хүргэе. За. Баярлалаа. За маргаашийн төлөвлөгөөгөө хуваалцъя. За маргаашд том хүү маань ирсэн ба том хүү бас нэг халуун жанрын хоол хийнэ л гэсэн. За би тэгээд манай хүн над нэг хоолоо захиалсан. Бис нэг Европ хоол нь сайн л та. За. Тэгээд нэг голубцы семьясам гэдэг тэрийг захиалсан. Вау.
Яа, наад чи ямар гой сонсогдож байна. Манай аав хөрхийн амтан байхдаа яг тэр коллективизм ясми чинь хийдэг байлаа да хөрхий. Энэ ч бас яг шипиго бас энэ хийхэд айгүй амархан л да. Байцаага бөөрхийгээр наваад голыг ухаад 15-аас 20 минут тоондоо буцалгаад бич чигнээд иргүй гэдэг бослогсон нараа дээр идэв юм. Зүгээр бүтнээр нь гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд яг маха нэг машин заад будаатагаа ойлоод амтлаад тэгээд дотор нэг зараас байдаг шүү дээ. За тий. Зараас чи бас үндэг хийчих болд юм байлээ. Үндэг хийхгүй байж болно. Тэгээд нөгөө нэг байцаагаа сайхан гаргаж ирэнгүүтээ хийчихгүйгээр нэг бөөринки бондгороор нэгээр нь аваад ингээ аваад тэгээд ороогоод уцаар мэдээж ороон тий. 0 уцаар ороон. Боёрн. Тэгээд нөгөөтгөө сайхан дахиж нэг шараад нэг 10-аас 15 минут шараад гараад ирээд бас нэг шүлэндөө чана шүлийгээд шүлээ гоё сайхан соусаар амтлаад ингээ сайхан амттай зөөлхөн маш сайхан болдог байхгүй юу. Би нэрээ нэмээд нэг шиг би хэлэхэд нөгөө гадна талаар нь уцаар ороно гэж хэлсэн шүү дээ. Тэрний хооронд бекнер ороол бас айгүй гоё амттай болдог ш. Яг би нэг орс аргаар нь хийж байна. Тэгээд орсон болохоор. Тэгээ бас тэр задраад байт юм лээ. Өндөгнийхөө оронд ингэччихлээ шүү. Сүүлийн үед хүмүүс бяцлаг хийж лээ. Сэр тий. Тэгээ бас гоё болт юм байлаа. Тэгээд бас нэг вандуутай зутан бас захиалсан байгаа. Тэр нь бас их амархан. Тэр нь болохоор яг нэг дахианы шүлэн дээр вандуугаа нэг юу яд гэж дээ. Теорктод. Теорктод. Тэр чинь нэг түүхий вандуу гэж нэг бөөрингийн нэг юутэй вандуу их амархан болдгийн. Эрдэнэ шиштэй болж байгаад. Даад вандуу гэдэг шүү дээ. Тий, тэргээрээ сайхан ингээд теорч байгаа сайхан болгоод тэгээ шүлэндээ игээд буслаад яг бамтсан шиг сайхан дотор нь тэгээ луу муу бүх төрлийн ногоог бас ингээд жижигэн хэрчээд ингээд хийчихэр маш сайхан болно. Тэгээд сайхан хоол болно доо. За. Тэгээ вайн майн ууд юм аа манай хүн чинь. Тэгээд нэг сайхан хоол идэл тэгэл болох байхдаа том хүмүүс бас нэг сая урдаас хэлсэн тэгэл баг хүмүүс бас баг урд байгаа тэгэл том хүмүүс ээж би хоол хийж өгнө л гэдэг юм. Та нар гурван хүчээр дайрах юм байна шүү дээ. Тэгээд бит хоёр одоо хоёулаа бэлгэнэх бах та тэгэл одоо байж. Зөө. Баг хүмүүс урд сурж байгаа тэгэл. За. Тийм хөл байна да. Тэгэхээр яг шинэ онд залуучууд маань ихний охтуудаа бүгдийг сайхан баярлуулаад ажиглаад дүрэн байгаараа гэж өрөөе дөө. За баярлалаа. Өдөр сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Бүр нарийн детальтай тий. Гоё байна. Жороо хилээд өгчөөр бүр гоё юм тий. Одоо нэг хүн авчих юм. За тэгээ. 77 38 83 77. Манайх ч гэсэн урагтаа сайхан орж ирж шүү тий. Тий харин утас бүр яг энд улаасаа шатчих шиг байна. Нилээ болуулаа дараалж суулгаж шүү дээ. За дараагийн сасагч 96 тэг 4 өдрийн мэнд. Сайн байна уу өдрийн мэнд. Сайн байна уу. За эмчилгээхэндээ эмгтээчдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье бөхсгөж бодно. Баярлалаа. Юу маргааш ер нь бол нилээн сайн төлөвлөсөн юм шиг байна тийм үү? Их цоглог байхыг бодоход. Ер нь бол төлөвөө бий. За тэгээд ямар юу вэ? Ямар хоол хийж өгч байгаа вэ? За ер нь урд нь бол дандаа голцсон Монгол хоол хийдэг байсан. За. Тэгээд тэрийг чи яг манай ихнэр бол гэр бүлийн хүмүүс бүгдээрээ мэднэ. Хамтдаа ууж идээд бас сайхан байдаг. Энэ удаа бол арай бас нэг өөрмөц хоол хийх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэр бол одоо маш амархан болдог. Тэгсэн мөртлөө жоон шинэлэг. За кэсэрх бол манай нэвтрүүлгийн цаг дуусж байгаа. За энэ сам орхотой паста. Сифуд хийх нь. За тэгээд юу салмон загас уулын ястай салмон загас авч хагаад ясын буцалгаад шөл гаргаж аваад мисо шөл хийчихнэ. Мисо шөлний амтлагч байгаа хатаас ногоонууд би амт оруулыг багдрын дүүпүү хийчихнэ. За мисо шөл бол маш амархан болдог. Нэрөөсөө нэг 10-15 минутын дотор болчихно. За тэгээд салмон загсаа бол бас гоё одоо салмоны эх орон одоо Бэлг энтерийн одоо Скандинав орнуудын маягаар шаарчин перц давсаар амтлаад
Хоёр талаар нь тэгээд одоо юу цэцгийн тосонд доод ирэх шараад тэгээд орхноо болчдөг. За ингээд самуу засны стейк, тамисашилтай пастатай өгчнөө гэсэн юм төлөвлөгөөтэй байгаа. Гоё. Маш их баярлалаа. Үнэхээр гоё сонсогдож байна. Танай их нэртүүд бол манай сонсогчид бүгдээрээ атаархаж байгаа гэж найдаж байна. Тэгээд маргааш бэлтгэлгүй маш сайхан баярлуулаарай. Танай гэр бол данс чаргал хүсье. Баярлалаа. За ийхүү бидний баяр эхэлж байгаа юм байна. Гоё болох нэ. Өнөөдрийн энэ орж ирсэн залуучуудын жишгээр бодох юм бол та нарт бүр атаархчлаа. Энэ жилийн баяр үнэхээр нэгчээр сайхан болох нэ. 18 зөрүүлнэ штэ. Тийм л юм байна л гоо дээ. За манай нэвтрүүлэгтээ гэр бүл төвтэй арга билэг хотгон Family First гэдэг үрэтээр хамтран ажилласан. За мөн Unitel Group хамтран ажилласан. Баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 16 цагаас радио мэдээг өвлөө ансараа 16 цаг 10 минутаас сонсдог урлаг нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа анжгаах. За баярлалаа.